Сайн байцгаана уу? Та бүхэнд би өнөөдөр гайхамшигт төсөр нас гэдэг номныхоо зөв хооллолт гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд зөв хооллолт гэдэг нь болохоор мэдээч энхийн цагт өлсөх мэдрэмж авах бол хамгийн утгагүй хэрэг. Ходоодыг хэд өлсгөж огт болохгүй. Тэгээд учир нь тарих толгой гээд бүх эрхтэн ходоодноос амин дэмээ татаж байж хэвийн ажилдаг. Тиймээс 3 цаг тутамд заавал хүн цайллж хоолоо тогтмол идчих хэвээр. Тэгэхгүй бол хүн 24 цагийн ер нь бол нэг 12-т нь унтаж амарж байгаа шүү дээ. Тэгээд үлдсэн 12-ийнх нь ингээд 12 өглөн дээр бол сайн хоолоо идэх хэрэгтэй. Тэгээд ер нь өдөрт бол 3 хооллолт хийхэд ер нь бол тохиромжтой гэж би бол үздэг. Тэгээд тэгж чадах юм бол бид бүхэн ерөөсөө өлсөж чадахгүй, өлсөхгүй. Тэгээд өлсөхгүй байж чадсанараа бид нар болохоор эхийг ингэж гэрлүү ойр ойрхон гэж гэрлүүгээ явж амжуулахгүйгээр ингээд сайн хоолцсон хүн бол гэс тэр ажлаа амжуулчаад тэгээд дахиж нэг ажлаа амжуулчаад ирэх байтал хоолоо сайн тогтмол идэж чадаагүй юм болохоор нэг ажлаа амжуулчаад гэрлүүгээ очиж хоолоо идснээр дахиж ажил руугаа явдаг гэх жишээний. Гэхдээ хэрвээ үнэхээр тэр хоёр ажлыг 3 цагт багтаагаагүй бол заавал нэг хооллох хэрэгтэй. Тэгээд 3 цагт үнэхээр багтааж чадсан бол ер нь бол нэг хоолцсон бол хоёр ажлыг гадуур явж байхдаа амжуулж ер нь бол болно гэсэн үг. Тэгээд бас нэг хэлэх зүйл нь болохоор бид бүхэн өлсөж ийн гэж шууд учир замбраагүй шууд идээд гардаг шүү дээ. Тэгэх нь маш буруу. Тэгээд тэрний оронд яах вэ гэхээр бид бүхэн эхлээд усыг ингээд зөөлнөөр балгалаад үз. Тэгээд зөөлнөөр балгалахад ингээд гид чинь ингээд өлсөх мэдрэмж чинь ингээд алга болчих юм бол чи тэр зүгээр л өлсөөгүй өлсөж ийн гэж өөрөөгөө бодсон гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн бас энэ юу гэсэн үг гэхээр бид бүхэн бодлороо өөрийгөө тижээж байдаг. Тэгээд үргэлж би миний ам цангаад байна, би өлсөөгүй гэж бодох юм бол чи ус уугаад тэгэл ерөөсөө өлсөхгүй болно. Харин өлсөөд нь яг ингээл өлсөөд ингээл бүр ухаан алдлаа инээ тэрэгээд тэгэх юм бол угаасаа чи ер нь бол өлсөөр л байна. Тэгэхээр тарих чинь биеийг чинь ингэж удирддаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг тарих чинь юу гэж бодно, тэрийг чинь би чинь биелүүлнэ гэсэн үг шүү. Гэдгийг хэлсэн сэдв байлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.